нөхөр маань намайг энэ бизнес хийж явах ерөөсөө тусдын болоогүй. Харин ч жоохон уурж уцаарладаг байсан. Когда я заработала первые 38 тысяч рублей, я взяла его с собой в банк. Тэгээ би анхны 38,000 рубль орлого очоод би нөхрөө банк руу авч дагуулж авсан. Потому что он все деньги тогда держал сам. Тэгээд манай гэр бүлийн хөрөнгийг манай нөхөр барьдаг байсан. Когда я получила эти деньги, ему отдала в руки, он начал считать. И в то время, как он считал, он уже спрашивал, что там надо делать в твоем бизнесе. Тэгээд анхныхаа тэргөө банкнаас би 38,000 рубль-ийн цалингаа авчаад одоо энэ бизнесийг тийм ээ. Тэгээд нөхөртөө өгсөн. Тэгээд нөхөр нөгөө мөнгөний тоолоор зогсож хоорондоо энэ мөнгийг цаашаа яаж нэмэгдүүлэх үү гэж асуусан. И с тех пор мы вместе в бизнесе. Тэгээд тэр өдрөөс хойш нөхөр маань надад одоо тусалдаг болсон бид нар хамтрагч нар болсон. И его первый был вопрос, что надо делать? Тэгээд тэр хүний хамгийн чухал анхныхаа асуудал юу байсан бэ гэхээр энэ мөнгөийг яаж өсгөх вэ? Юу хийх ёстой вэ гэдэг. Когда я была уже умная, я ответила правильно. А би тэр үед жоохон туршлагатай байсан учраас би зөв хариулсан. Я ответила, ехать надо на семинар. Би бол сургалт руу яваа гэсэн. Сургалтын суух хэрэгтэй гэж хэлсэн. Потому что ваши близкие вас не слышат. Яг бол та нарын ойр дотны хүмүүс та нарыг сонсохгүй шүү. Поэтому первая задача, когда ваши мужья, жены спросят, что надо делать, вы говорите, что? Тэгэхээр та нарын тойрч жоод найз нөхөд одоо ээж аав нөхөр эхнэр иймэрхүү асуухад та нарт юу хариулах ёстой вэ? Сургалтын суу. Яг бол та нарын үгийг сонсохгүй гэдэг. Тэр үний шүү. Одоо өөрийнхөө жишээндээ бас тийм. Потому что работает только эффект третьего лица. Тий. Гурав дахь итгэлийн нөлөө гэж байдаг. Жишээд бол одоо манай охин маань төрсөн охин манай сууж байна. Миний үгийг өрөөсөө сонсохгүй. Би гэртээ ингээд яриа сонсох. Тэгээд би албаар энд авчиж сургалтын суулгаад. Правильно сделал. Так, все понятно, а в окружении кратко понятно, да? За тэгэхээр тойрон мөрөөлөгчтэй тухай ойлгосон тийм ээ. Выбирайте окружение. Яг учраас тэр хүмүүсээ та нар зөв сонгох хэрэгтэй. Теперь, давайте сегодня мы поставим цель, чтобы вы заработали в районе 100 тысяч в ближайшие несколько месяцев. За тэгэхээр хэдүүлээ нэг тийм төлөвөө гаргах тийм ээ. Та нар ойрын хугацаанд 100,000 рублийн цалин яаж өгөх вэ? Но тугрыгар теперь буши. А? 2 миллиона. Какие большие деньги? За 4 сая, за төгрөгөөр хэрвээ 4 сая 200 мянган салинд яаж өгөх вэ? Чтобы достичь этих денег, вам нужно делать определенные действия. Тэгэхээр мэдээж хэрэг мөнгө бол зүгээр орж ирэхгүй заавч хөдөлмөрлөх хэрэгтэй. За бидний хувьд бол хөдөлмөр маань бол ямар нэг үйл хэрэг. Сейчас я вам расскажу, как мы творим свою реальность, как создаются события в нашей жизни. Ну, те, кто занимается, да? Вообще. Ну, на примере денег. Ну, допустим, вы имеете доход какой? Ну, в Тугриках средний доход у Ламбатры какой? Не знаю, 700-800 тысяч. 700 тысяч. За хотод бол яг дундаж цалин 700 мянга байна үү, тийм ээ? И чтобы заработать эти деньги, вы делаете какие действия? Тэгэхээр энэ мөнгөийг та нар олохын тулд ямар нэгэн үйлдэлүүд хийж байгаа үстэй, тийм? Теперь, откуда вы совершаете действия? Что до действий идет? Энэ үйлдэл хийхээс өмнө юу болтгоо? Подождите, вы же меня слышали, вы знаете. Вот я новенький спрашиваю. Тэгэхээр энэ үйлдэл хийхээс өмнө та нар яадаг вэ? То есть, вообще-то схема идет таким образом. Здесь идут эмоции. Эмоции живут. Сэтгэл хөдлөл. А здесь мысли. Энэ бодол. Вы о чем-то подумали. Та нар нэг бодлоо. Определенные чувства, эмоции Тэр чувствуете. бодлоо дагаад та нар яг сэтгэл хөдлөл тийм ээ? Делаете действия. Тэгээд хөдлөл болно. И приходят вам деньги. Тэгээ мөнгө орж. Схема понятна? Өөрөөр хэлбэл та нар одоо юу гэх юм? Мөнгө хэрэгтэй байна. Тэгэхээр яаж мөнгө олох вэ гэж бодолч орж ирнэ. Мөн үү? За тэгэхээр бодлоо гарч ирэхээр за хаашаа би завхраа очоод юм заръя. Бодол ордож авъя. Тийм ээ? Тэнгүүтээ яг уу
Сэтгэл хөдлөл чинь бол та нар яг хөө тэр зах руу явах тулцуунараа бэлт ямар ба бэлт гэдэг хүн чинь хөөрдөг үстэй тийм ээ. Яг бэлтгэл хангаж тэр тухай ярьж байна. Тэгчээр та нар яг хөө өшөө үйлдэлтэй гэх өөрөө зах дээр очоод ангууд дээр зогсон мараагаа дэлгэж тайван хүмүүс юм зарж эхэлнэ тийм ээ. Тэгээд тэр маа зарангуудаа яг орлогоо олно. Зүг. За. Дальше. Но мысли откуда приходят? Гэвч энэ бодол маань хаанаас ирдэг? Потому что разным людям в одинаковых обстоятельствах приходят совершенно разные мысли. Тэгээ хамгийн сонирхолтой тийм ээ яг ижил төстэй нөхцөл байдал хүн болгон өөр бодол гарч ирдэг. Например, вы едете в такси, и ваше такси врезается впереди идущую машину. Тэгээ та нар такси суугаад явж байсан чинь нөгөө такси маань өөр нэгэн машины огшоо мөрөгчжээ. Вы едете, ну, со своей знакомой. Найзтайгаа хамт явж байгаа юм. У вас будут совершенно разные реакции. Яг тэр тохиолдолд хоёр машин мөрөгдлөө шүү дээ тийм ээ. Яг тэр моментэн дээр хоёр хүний та нөгөө таны найз чинь бодлууд шал өөр байна. Одна из вас подумает, как хорошо, что так обошлось, и мы остались живы. Нэг нь болохоор акцтаа тийм ээ мөрөгдсөн ч гэсэн бид нар амьд гимтээгүүдээ аштай юу гэж нэг нь бол. А второй человек скажет, опять это случилось со мной, вечно это со мной творится, опять я куда-то опоздала, этот таксист дурак. Нөгөөх нь болохоор өстө ямар гайтай юм бэ? Ерөөсөө өглөөнөөс хойш ингээд гай тоохгүй ингээд дахиад асуудал гарлаа. Тийш явах хэрэгтэй байсан цаг хугацаа маань хоцорлоо. Ингээд миний суусан машин болгон мөргөлдөөл явсан газар онхолж шунаад идэг ямар үйлдэл юм бэ гэдэг хүн нэг нь бод, нүүт нь бод, тийм ээ? Поэтому на любое событие есть очень много разных реакций. Тэгэхээр нэг үйлдэлээр нэг явдал дээр тийм ээ үйл явдал дээр олон төрлийн хүмүүсийн бодол, олон төрлийн сэтгэл хөдлөл гарч ирдэг. То есть мысли у всех разные. Хүн болгон өөр сэтгэл. Вопрос, откуда мысли разные? Тэгэхээр яагаад хүн болгон өөрийн гэсэн шинэ бодолтой байдаг? Хүн болгон өөр. Хаанаас тэр нь гараад байна? Яагаад? Аж амьдрал нь өөр. Өссөн орчин мөртөө. Я сейчас вам отвечу, не знаю, как будете отвечать. Это ваши подсознательные установки. Подсознание их жизни. Сознание их жизни. Как объяснить? Есть у нас сознание, да? Сознание — это то, что вы осознаете, то, что вы понимаете. Есть подсознание, которое управляет нашей жизнью на самом деле. Тэгэхээр хүний бодол маань нэг хоёр хэсэгт хуваагдчихдаг л да. Нэг нь болохоор тийм ээ өөр бодол чинь яг бодит бодол нь. Хүн бол ингээ бодлоо ингээ тодорхой харагдаж байдаг. Нөгөөх нь бол бид нэг зүн гэж ярьдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар бодоогүй байсан мөртлөө тэр зүн нь та бүхнийг өөр ингээд өөр тийш аваад явчихдаг. Тийм юм бол байсан үстэй. И у подсознания есть так называемые установки. Тэр зүн болохоор өөрөө болохоор бас дотроо доороо төвхөмдө тэр зүнг автоматар үүсгдэг анхтай суур бас байдаг. Чтобы выявить ваши установки, я задам несколько вопросов сейчас. Тэгэхээр энэ та бүхний зүн бэлгийн чинь доор хотоод суур нь юу вэ гэдэг тал гарч ирэхэд бол би та бүхнээс хэдэн асуулт байна. Это будет насчет денег вопрос. Тэр нь мөнгөний тавталгаа асуулт тийм ээ. Первый вопрос такой. Что плохого случится в моей жизни, когда я буду зарабатывать большие деньги? За нэгдүгээр асуудал болохоор хэрвээ би хэмжээний мөнгөн орлоготой болвол надад ямар гай хүрэх вэ? Отвечайте, ваши... За хариуцгаарай. Вот, ямарската очевидно гибл хутул. Вы же не имеете очень много. Яагаад хурд вэ гэхээр өөрөө хэмжээний мөнгөтэй байж үзээгүй байхгүй. Ваши ответы. Яасан бэ? Хелам. Так, как переводится? Бүр сайтан маятангийн хэмжээд. Тий. Нет, хорошо. Хелам. Это у меня будут большие деньги, но если у меня будут большие деньги, обо мне будут говорить. Да, типа зависть. Зависть. Зависть, ты же многие.
Кто считает, что мне будут завидовать? За хэрвээ одоо тийм атаархлын талын тийм ээ хил ам болно гэсэн тийм бодолтой хүмүүс байна уу? Хэрвээ та нар сайтан боллоо гэж бодъё. Да, вот эту установку сейчас запишем. Запишем прямо по формуле, которая, ну, психология. Если у меня будут большие деньги, то мне будут завидовать. Тэгэхээр саний энэ бодлогыг бодолтой нэг бичцгээе тийм ээ. Хэрвээ би сайтан болвол надад хүмүүс атаархнаа. А если будут завидовать, что плохого будет? А хэрвээ тэр хүмүүс та нарт атаархаад эхлүүл та нарт юу муу юм юу болох вэ? Отвечайте. Даруйдаа. Ямар ч өөртөө өдмөрлөгөө бидний хийсэн хөдөлгөөс олсон гоо мөнгө авах гэж хүсэх байх та тусламж. Дараагаар сайтан болчлоо. Тэр нэгэ та нарыг атаархаад эхэллээ. Тэр атаархснасаа болоод та нар юу муу юм болох вэ? Юу муу юм? Хин мөрөнд дөрөв. Нөгөө атаархтай болоо. Еще что плохого случится, когда будут большие деньги? Говорите. Вот у вас есть сейчас возможность развязать блок. За хаашаа за яриад байгаа зүйл. Гэхдээ одоо атаархнаас гадна шүү өөр ямар зөвөр байна. Хэрвээ та нар сайтан болов. Мөнгө яаж мөнгө юу Эти большие деньги. Вы боитесь их потерять. Та нар тэр мөнгө одоо сайтан болчоод тэр мөнгө автахаас ай. Значит, конструкция будет такая: если у меня будут большие деньги, то я их потеряю и мне будет больно. А тэгэхээр хоёрдугаар шалтгаан установкгүй суур маань юу болж байна гэхээр хэрвээ би их мөнгөтэй болвол би тэр мөнгийг алдаж магадгүй учраас хэрвээ би тэр мөнгийг алдвал надад их зөвөр болно. Ингээд та нар бүгдээ үздэгэй. Яг гоо жоо уртх ичтэй та нар жоо хурангуудад бичээ. Именно поэтому это есть причина. Причина не иметь денег. Энэ бол та бүхэн мөнгөтэй болохоос өмнөх айдсын шалтгаанууд байна. Вот эти причины надо все найти. Тэгэхээр яг ийм байдлаар та бүхэн өөрсдөө ярилцаад энэ бүх шалтгаануудыг, учир шалтгаануудыг, зангилаануудыг олох хэрэгтэй. Очень честно задать себе вопрос. Тэгээ яг өөртөө ярих хэрэгтэй. Тэгээ шудраг байх хэрэгтэй. Первый вопрос: что плохого случится, когда придут большие деньги? Нэгдүгээр асуудал нь тийм ээ. Хэрвээ би баян болвол надтай муу юм юу тохиолдох вэ? Второй вопрос: что хорошего уйдет из моей жизни, когда придут большие деньги? За хоёрдугаар асуудал нь болохоор хэрвээ би баян болвол надаас миний амьдралаас сайн юу алга болох вэ? Сайн. Отвечайте. Хэрвээ та нар баян болвоос та бүхний амьдралаас сайн сайхан юу алдагдах вэ? Даруйцгаа. Сайн та нар амьдрал байгаа сайн сайхан. Они потеряют, она боится потерять искренность близких. Вот. Искренность близких, то есть боитесь потерять окружение, ваше сейчас нынешнее окружение, так? Тэгэхээр даавал баян болонготой нөгөө бусад хүмүүс сайхан өмнө хайцж байсан хүмүүс тэр сайхан хайцаагаа алдчихна гэж айлтгав тийм ээ. Раз это вот сейчас у вас появилось, значит это причина отсутствия денег. Тэгэхээр хэрвээ энийг дурдж байгаа нэг ч юм бол танд мөнгө байхгүй бас нэгэн шалтгаан. Теперь третий вопрос. За гурав дахь асуудал. Что нужно делать из того, что я не хочу делать, когда будут большие деньги? Еще раз. Что нужно будет мне делать Делать. из того, что я не хочу делать? Когда у меня будет большие. Да. Хэрвээ би баян болвоос миний хийхийг хүсэхгүй байгаа тэр зүйлийг би хийх хэрэгтэй болно. Тэр ийм бас айц байна. Ойлгож байна уу? Яг одоо бол та нар хийхийг хүсэхгүй шүү дээ. Тэгсэн чинь сатин болцсон чинь тэр хийхийг хүсэхгүй байгаа юм та нар заавал хийх ёстой болоод байгаа. Ну, например, какие ответы у вас есть? За жишээ та нар ямар одоо юм дурдж байна. За би хадгаар би өөрөө жишээлбэл би сайтан болвол одоо би ундах дуртай.
Тэр өглөө сайхан унтах дуртай. Тэгэхээр би садан болчоод маш их ажилтаа болно. Тэгэхээр би өглөө эрт босох болно. Нойрносоо хүнслэх болно. Тэрнээс би яаж юм нөө? Энэ бол миний том шалтгаан шүү дээ. Би яагаад ингэж сайн багшийн хэлж байгаа би сайн боддогтой бас бодлоо л дээ. Яагаад бол би их унтдаг. Манай ихнэр намаа загинд байгаа. Манай ихнэр өглөө 6 цагт уцаад ажиллаад авах. А би нэг 8-10 минут унтж байна. Тэгэхээр би яаж тэгээд би мөнгөтэй болохгүй шүү дээ. Унтаад байгаа учраас. А би мөнгөтэй болчихвол би унтахгүй болчиход байгаа. Одоо би жаргал багштай ингээд манай багийнх нь нийслээс хойш одоо ер нь өглөөгөр явхаад байгаа шүү дээ. Тийм ээ? Теперь давай поменяем вот эту установку вашу. Тэгэхээр одоо миний энэ бодлыг одоо өөрчлөе гэж байна л да. Вот, сначала вы ответите на все эти вопросы. Тэгэхээр одоо саяны 3 асуултанд та нар гэртээ очиж сайхан хариулцаагаарай. Возьмете тетрадку и разделите на 2 колонки. Это очень серьезная работа. У меня очень несколько общих тетрадей так записаны. Поэтому у меня доход увеличился и долги ушли. Тэгвэл энэ бол их чухал асуудал шүү. Энэ бол зөвхөн тийм та бүхний янз үзээд байгаа юм биш. Та нар би бол гэртээ ингээд маш олон юм дэвтэртэй юм судалгаа хийсэн. Тэрний ачаар би одоо ингээд мөнгөтэй байгаа. Тэгэхээр та нар гэртээ очиод дэвтэр аваад 2 хэсэг угаагаад Здесь ваши негативные убеждения, негативная установка. Энэ бол та нарын сүр бодлоо энэ дээр гэж чинь. Тийм ээ? Ну вот, например, как, если у меня будут большие деньги, то мне надо будет рано вставать. Тэгэхээр нөгөө 3 асуултынхаа сөрөг талыг бичиж штэ энэ дээр тийм ээ. Хэрвээ би мөнгөтэй болвол би одоо өглөө эрт босох шаардлагатай болох нэ гэдэг. Теперь здесь вы меняете совершенно в обратном порядке эту установку. Тэгэхээр та нар одоо энэ тал дээр болохоор эрэг талаараа бичнэ. Хэрвээ би мөнгөтэй болоод эрт босвоос би яах вэ? Сайн надад юу болох вэ? Вы. Эрэг бол. Вот можно вообще по-другому смотреть. Мой наставник говорит, богатые люди рано не встают. Тэгээ манай багш бол миний хэлжлэг болж байгаа юм хэлчихсэн. Баян хүмүүс эрт босдог гэж. Теперь вот эта установка у тебя поменялась? Уже по-другому? Да, да. Все, это уже тебя не причина. Тэгэхээр одоо ингээд би өмнө айдаг байсан бол одоо би эрт босоод байна шүү дээ тийм ээ. Одоо ямар ч одоо зөөр байх болсон байхгүй. Тэгэхээр энэ яг өмнө бас энэ айлчиж байна. Тэгэхээр энэ зангилаа айлчиж байна. Тэгэхээр одоо миний зангилаа одоо нөгөө нэг жижигхэн төмпөнтэй байсан одоо би 2 төмпөнтэй болсон шүү дээ. Понятно, да? Например, почему мы боимся зависти? Яагаад бид нар атаахлаас айдаг вэ? Потому что мы боимся осуждений. Яагаад бол хүмүүс бидний муу хэлэхгүй гэж айдаг. Это очень древний страх. Энэ бол эртний айц. Когда древние люди изгоняли людей из сообщества, те погибали, потому что природа была дикой. Тэгэхээр нөгөө хүн нэглээ хүмүүс ингээд өөрийнхөө нөгөө омгоос хин нэг хөөгд гарч штэ. Тэгэхээр нөгөөх нь ганцаархан амьдрч чадахгүй зэрлэг тийм ээ. Тийм учраас өгдөг байсан. Тийм учраас хүмүүс тэр нөгөө өөрийнхөө омгоос хөөгдөн зайлуулах, өөрөөр тэр омг нь тэр хүний тухай муу хэлэхээс хүмүүс их айдаг байсан. Тийм учраас энэ одоо юм одоо биднэрт ингээд заламжиж хэлсээр байгаа бид нар бусад хүмүүсд муу хэлүүлэхээс их айдаг. Теперь я задаю вам вопрос. Вы живете в диком сообществе, в дикой природе? Тэгэхээр бид нар өнөөдөр хүн нэглүүд амьдарч байна уу? Если даже вас будут осуждать, вам реально будет плохо? Хэрвээ та нарыг одоо хин нэгэн муулаад одоо тийм байх юм гэвэл та нарт одоо муу юм үнэхээр тохиолдох гэдэг юм. Та нар уух гэдэг юм. Когда мне говорят, Жаргалма Евшеевна дура, я говорю, меня это не касается, потому что говоришь ты. Тэгэхээр хин нэгэн одоо Жаргалма багш маань муулахаараа би ерөөсөө ямар ч асуудал байдгүй. Яагаад гэвэл чи намайг хичнээн муулаад яах юм чиний үг шүү дээ. Би бол өөрөөр бодож байгаа. Поэтому я тоже раньше боялась осуждения. Сейчас, когда я поняла, что это мнение не во мне родилось, а в другом человеке, меня это не касается. Энэ бодол тийм энэ сэтгэл надад миний дотор төрөөгүй өөр хүн төрсөн. Тийм учраас тэр энэ бол тэр хүний асуудал. Поэтому смысл есть бояться зависти. Тэгэхээр одоо атаархлаас айгаад шаардлага байхгүй гоос. Муу илүүлэхээс. Поэтому вы здесь можете все это написать.
Тэгэхээр та бүхэн түрүүний 3 асуултанд дээр нь тав ингээд яг ингэж бичих хэрэгтэй байна. Өөрсдөө яриа. Та бүхэн одоо зангилаанууд хаана байна? Тэр зангилаануудаа боддоор хараад дүнгээд хэрвээ энэ зангилааг та нараа арилгачвал та нар сайн юу болох вэ? Яг та нар үн цэнийг харах хэрэгтэй байна. Дүгнэх хэрэгтэй байна. Хэрэгцээтэй байна уу? Хэрэггүй байна. У меня был страх, если я буду очень богатой, у меня украдут детей и будут вымогать деньги. Миний нэг айдас юу байсан бэ гэхээр хэрвээ би баян болчвол нөгөө дээрэмч тоноолчд намайг сүрдүүлээд хүүхд хулгайлах ч юм уу ингэж одоо намайг хөнгө төргөн дээр оолж тэгээ дарамтанд орох гэж би хайдаг байсан. Я это обнаружила, когда начала прорабатывать именно по такой программе, и я вспомнила, когда этот страх у меня сел. Я была молодая, родила первого ребенка, старшую дочку. В это время, в 90-е годы, появились боевики. Тэгээ би яг ингээд энэ дэвтэр дээр ингээд өөрийнхөө айдсуудаа ингээд хураан болон бичсэн байгаа юм. Тэгээ яг энэ айдсан дээр хүрээд ирсэн чинь би өөрөө ботсон байгаа. Энэ айдс хизээ надад төрсөн бэ гэж. Тэгэхээр 90-ад онд манай нөхөр залуу байхдаа анхныхаа олноо зөвлөж байсан. 90-ад онд хамаар мэднэ Оросд тиймээ дээрэмчөнд томуулж ихтэй байлаа. И боевики, фильмы появились американские. В этом смысле? Да. Тэгэхээр яг бид сайн тийм ээ тэр нөгөө Америкийн зодон үдээр кинонууд их гарч ирж байсан. Манай хөрх кино үзсэн юм. Я смотрела фильм, сидела с дочкой на руках и смотрела фильм «Как украли детей». Тэгэхээр Америкийн кинод хүүхд хулгайлж яадаг олон кинонууд байдаг тийм ээ. Яг тэр үедээ би ингээ хүүхд яг хүүхдтэй байсан. Тэгээд телевизээр тиймэрхүү кинонууд үздэг байж тээ. Дандаа хүүхд хулгайлж. И в этот момент я себе посадила убеждение, которое звучит следующим образом. Как хорошо, что я не богатая. Тэр үед би юу бодсон бэ гэхээр ашгүйдээ би баян биш юм бэ. Тэгэхээр миний хүүхдээ хулгайлахгүй мөн гэж би тэр үедээ толгоонд нөгөө установка гэдэг чинь тийм ээ. Нөгөө суурь тавьчихсан. И таких установок у вас будет очень много, если Тэгэхээр вы внимательно... доктор санаанд чинь тийм ээ зүнд чинь энэ сэтгэл тийм тэр үедээ ингээ шигтцсэн юм чинь ингээ байгаад байгаа. Тэгээд тэр чинь ингээ шинээр нэгэн бодол ороод ирэнгүүтээ нөгөө уже толгойд чинь суур бодоод юм чинь ингээ шууд ингээ тэр шинэ юм ингээ авч хайдаг. Тэгэхээр ингээ мөнгөтэй олно гэхээр үгүй шүү. Чиний хүүхд чинь улгаална шүү. Ингээ айхаад байгаа. Все, есть причина, значит нету денег. Тэгэхээр энэ бол яг шалтгаан байна, тийм ээ? Мөнгөгүй болох шалтгаанууд иймэрхүү байдлаар гарч ирж байна. То есть, кто хочет хорошую машину? Хой машин болох хүсэж байна уу? Я машин. Я вам скажу правду сейчас. Би өмнө хэлээ. У вас есть причина не иметь хорошей машины. Та нар бүгдээрээ гой машинтай болохыг хүсэж байгаа боловч та нар энэ гой машинтай болох боломжгүй байх тийм шалтгаан хүн болгоно байна. Чтобы найти эту причину, надо задать себе вопрос. Тэгэхээр энэ шалтгааныг та нар олохын тулд та нар өөрсдөөсөө асуулт тавих хэрэгтэй. Пусть кто-нибудь выйдет, кто хочет машину. За машинтай орыг хүсэж байгаа, маш их хүсэж байгаа хэн нэгэн гараад ирнэ үү? За манай. Как вас зовут? Улан-Цэрэн. Улан-Цэрэн. Есть еще одна техника, я ее сейчас вам покажу на примере Улан-Цэрэн. Тэгэхээр бас нэг ингээ өөрийнхөө айдсаа тэр шалтгаанаа тийм ээ ил гаргаж ирэх бас нэгэн техник байдаг. Тэгээ дурмайчдаар та өгөн. Вы какую машину хотите? Ямар машин болох вэ? RAV4. RAV4. Toyota RAV4. Какого цвета? Бежевый. Бежевого цвета, последней модели салона. Теперь, Улан-Цэрэн, представьте себя в этой машине. Что вы чувствуете? Комфорт. Ага, еще. Какие у вас ощущения, эмоции? Что вы чувствуете? Вы едете за рулем этой машины. По Улан-Батору. Такая гордая, красивая. Еще вы там какая вообще? Та өөрөө яаж дүрсэж чинь та машин дотор байхаас гадна та өөрөө гадна дүрх дотор дүрх нөхцөл байдал ямар яаж мэдэрч байна?
комфорт, чувствуя счастливое. А вы по-монголски? За монголоор ярихгүй юу? Нөгөө би өөртөө аягүй сэтгэл хангалуун. Тэгээд өөрийгөө аягүй сайхнаар төсөөлөв. Аз жаргалтайгаар Я мэдчихэв. чувствую себя самоудовлетворенной, счастливой, гордой за себя. И сейчас самый главный вопрос. Там что-то не так. Гэвч тэр машин дотор нэг юм болохгүй. У вас внутри что-то не А. так. Үний юу да? Какие-то у вас есть мысли? Та ингээ машин бариад явж штэ одоо ингээ нүдэн надад ингээ тавьчихсан. За ингээ сайхан жаргалтай, сайхан одоо ингээ юм гоё машин Что там не так? Тэгсэн мөртлөө таны дотор нэг юм байгаа. Юрба, Тэр юу вэ? честно, Айц честно. символ. Страх. Страх. Какой страх? Ямар юу найз? Хатуураа төсөн үгүй яасан. Таатахаа өнгөт Ямар страх? Гота өөрөө төсөө нүдэн. Тэгээ та ингээ хотын гудамжаар явж байна. Дэлгэр сайхан 100 цаг байр ингээ бабаа одоо хүмүүс. Тэгээ тааш хамгийн сүүлийн яраад дүртэй явж байна. Какой страх? Ну, больше связано с финансами, то есть она едет в машине, но она думает, что эта машина куплена на за кредиты, или там она взяла деньги в долг, или что-то в этом роде. Но вы представьте, что вы купили за наличку салон. А та өөрөө бүгд авцсан, ямар ч асуудал байхгүй. Что там не так? Тэгсэн мөртлөө таны сэтгэл ингээд 100% болох хангалуун биш үү? У каждого свое будет рождаться, но мы будем слушать долго. Гэхдээ яг манай хүн ярьж байгаа та нар өөрсөндөө бас энэ асуултаа тавина шүү дээ. Вы записываете Та нар свои страхи. бүгдээрээ өөрийнхөө мөрөөдлөө машин дотор явж байна. Тийм ээ? Жаргалтаа явж байна, амнаар гой машин суудсан. Тэгсэн мөртлөө энд чинь нэг юм байна. Тэгээ юу вэ? У кого что просыпается? Вэ өөр та нар бүгд юу авсан? Авсан. Но у кого какие мысли появляются, делитесь. Тэгэхээр та бас уусалтаа өөртөө бас зөөрөөрэй. Тодорхой төвшөнд авчаад мөнгөтэй болсон. Гэхдээ энэ мөнгөө одоо дахиад энэ үйл ажиллагаа дахиад цааш нь өргөжлүүлэхийг бодож байгаа юм болов уу? Дахиад Гөө. Энэ гэхээр штэ. Та машинтаа отор мөнгө битээ боо. За машинт өөрийнхөө мөнгөөр авсан. Ингээл яг машин яг тэр жолоодоо явж байгаа тэр мөчд. Та бол өөрөө сэтгэл хангалуун сайн өнөдөр сайхан бизнес хийжлээ. Биетэй ажиллаа, мөнгөтэй болоо машин авчлаа. Та салоноос гараад явж байна. Что не так? Бай. Тэргөө бүхэн бүгд эрүүл багцсан шүү дээ. Тэгтээ нэг зөөр байх хэрэгтэй. Ушаад илүү байх хэрэгтэй юм. Нэг зөөр байна. Нэг шалтгаан байгаа Вот, тийм. смотрите, если у вас нету до сих пор той машины, какую вы хотите, значит есть причина не иметь эту машину. И эту причину надо найти в себе. Пока вы ее не найдете, не измените, машины не будет. Тэгэхээр бол машин хийж байгаагаар бол яг одоо бид төсөөлж байна тийм ээ. Тэр машин байхгүй. Гэхдээ яагаад тэр машин байхгүй? Та нар яагаад тэр машиныг худалдаж авахгүй вэ гэхээр нэг зөөр нэг шалтгаан байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр шалтгаан чинь та нар энэ дотор байгаа учраас та нар төсөөлсөн ч гэсэн тэр шалтгаан чинь дотор байж байгаа. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл та нар ингээд төсөөлөд машин дотор ааж аргалтай явж байгаа. Тэр бол яг хийсвэр бодол байгаа тийм ээ. Хийсвэр бодол. Та нарыг зүгээр төсөөлүүлж байгаа. Тэгэхдээ тэр машин чинь хийсвэрийн машин байгаа. Бодтоор биш та нар бодтоор машинд суугаагүй учраас тэр машинтаа болоогүй байгаа цагт мараа нэг шалтгаан та нарыг бариад байгаа. Тэгэхээр та нар хийсвэр бодсон ч гэсэн тэр шалтгаан чинь дотор ч байж таа. Яг одоо бол зүгээр мөнгөгүй гэдгээр шалтгаан байна. Biz денежи. Пока нынешнем состоянии, яг одоогийн байдлаар
Одоо надад мөнгөгүй учраас би машина. Вы уже в машине едете, но вы чувствуете себя бедной. Или как? Энэ зүүн яана. Ладно, хорошо, время идет. Давайте я на примере квартиры объясню. У нас недавно был тренинг на Байкале. Вообще каждое лето мы проводим большие тренинги именно по внутренней работе на Байкале. И тут выходит семья, очень успешная, ну, в нашем бизнесе. Они хотят большой дом. И уже выбрали проект, все уже решили. И она выходит, говорит, давайте я, проработаюсь. Я у нее спрашиваю, ты живешь уже в большом своем красивом доме. Но что там не так? Какие мысли тебя посещают? Она первое, что сказала. Мне надо будет там убираться, в этом большом доме. И у нее вышло очень много причин. Если у нас будет большой дом, мой муж любит животных и кучу животных притащит в дом. Тэгэхээр яг бид манай академи боловчид болгон байгаль нууртаас хүмүүс манай баян гişүүд цуглараад бас тийм сургалт яг ийм хүмүүсийн сургалтууд их явуулдаг. Тэгээ сая байгаль нууртаа бид сургалтын суухад нэг хос гарч ирээд өөрсдийнхөө мөрөөдлөө хуваалцсан юм байна. Тэр мөрөөдөл дээр одоо ингээд бид нэг том байшинтай хувийн орон сууцтай байшинтай болох гэж байгаа. Тэгээд тэрийг авахд бол одоо ингээд янз янзын бэлтгэлүүд хангаж байгаа гэдэгсэн. Тэгээ манай жаргал маа асууж дээ. За яг чи та нарын байшингаа барьчлаа гэж бодъё. Тэгээд байшинд орчлоо. Ингээд та нар ажиглалтай ажиглалтай. Гэхдээ та нарын дотор сэтгэл санаанд ямар нэгэн зовөр бодлоо байгаа юм шиг байна. Та тэрнээс хуваалцаач яагаад сая одоо манай тийм хичээл асуудаг шиг асуусан байна. Та машиндаа суугаад ямар бодол төрсөн бэ? Яг тэрнтэй адилхан та байшинд орчоод ямар бодол төрсөн бэ гэсэн чинь би ийм том байшныг яаж цэвэрлэнэ гэж асууж. За дээрээс манай нөхөр маань нохоо муурд их дуртай. За ингээд том байшин мэдээч хэрэг баахан нохоо муур амтан гээ оруулаад ирнэ. Тэр олон амтны яах вэ? Тийм бодол төрсөн гэж. Две установки, если у меня будет большой дом, то мне надо будет убираться там, а я этого не хочу. Тэгэхээр нөгөө нэг зовлог гарч байгаа тийм ээ. Хэрвээ би том байшинтай болвол би тэр том байшныг цэвэрлэнэ. Гэвч би байшин цэвэрлэхийг хүсэхгүй байна. Поэтому у меня нету большого дома. Ингээ ийм толгойд ийм бодол яваад байгаа учраас тэр хүмүүс байшинтай орчихдоггүй байна. Теперь как это поменять? Тэр энийг яаж өөрчлөх вэ? Очень просто. Я ей предлагаю, а ты найми работницу. Тэгэхээр хэлсэн баггүй. Тэгвэл чи энийг шийдэхэд алах шүү дээ. Чи хин хүсний байшин гэрийн цэвэрлэгчтэй, үйлчлэгчтэй болоо гэж. У нее глаза открылись. Өнөөдөр тэгдэггүй юу гэсэн. Все, эта установка проработала. Тэгэхээр энэ асуудал зовөр байх болж байгаа. И здесь она написала. Здесь негативно, здесь позитивно. Когда у меня будет большой дом, я найму домработницу, потому что мои финансы будут позволять. Тэгэхээр энэ хүмүүс бас ингэсэн байхгүй. Хэрвээ би байшинтай болоод гэр цэвэрлэх ажилтаа болно би тэрнээс айж байна гэж сүргээ бичсэн байгаа. А тэгтээ энэ асуудал яагаад шийдэх вэ гэхээр энэ өндөр бол би байшинтай болоод барьсан ч гэсэн би цэвэрлэгээг яах вэ? Эсвэл одоо гэрээ үйлчлүүлэгч чад эсвэл цэвэрлэгээний компаниар шийдчих нэ гэх. Тэгээ энэ зөвөр хаачих. И вот таким образом вы прорабатываете все свои негативные установки. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар та бүхэн өөр дотор байгаа тэр зовруудаа энэ дээр бичээд тэр зовруудыг арилгах арга замуудаа энэ дээр бичээд юм гэсэн үг. Тэгэхээр энэ блокуудаа хаана гэсэн үг. Теперь возвращаемся вот к этой схеме нашей. Наша задача заработать 4 миллиона 200 тысяч тубриков. А тэгэхээр бид нар ингээд энэ нөгөө схем дээр орё. Бидний даалгавар юу вэ гэхээр 4.2 сая төгрөгийн орлоготой болох юм зорилго байна. В месяц. Сар. Теперь скажите, пожалуйста, чтобы заработать эти деньги, нужны другие действия? Хэрвээ та нар өмнө энэ маркаар яваад 700 мянган төгрөгийн салентай байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр одоо ийм мөнгөтэй болохын тулд бид нар яах ёстой вэ? Үйлдэлүүд өөрөө байх ёстой юу? Другие же действия, да, нужны? Яг адилхан үйлдэл хэрэгтэй юм уу? Чтобы другие действия делать, другое состояние нужно. Тэгэхээр өөр үйлдэл хийхэд тулд бид нар яах вэ? Сэтгэл зүйн асуудал маань бас өөр байх ёстой.
Чтобы эмоции были другие, состояние было высокие, другие мысли нужны. Тэгэхээр сэтгэл зүгөө бид нөр өөрчлөхийн тулд яах ёстой? Бодлоо өөрчлөх. А чтобы мысли были другие, надо что делать? Тэгээ бодлоо өөрчлөхийн тулд бид яах ёстой вэ? Надо менять установки. Тэгэхээр энэ зүг билгээ өөрчлөх. Теперь, когда меняются ваши установки? Прежде всего, под влиянием вашего нового окружения. Тэгэхээр нэг яг хэдүүлээ дотор хүн гэдэг чинь тийм ээ. Энэ бас өөрөөс дотор ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дотор энэ зүг билгээ өөрчлөх нь юунд өөрчлөгдөв вэ гэхээр та нарын тойрон хүрээлэл их хэмжээнд тойрон хүрээлэл. Поэтому вы можете вот эту работу делать, и одновременно, когда меняете окружение, вы быстро зарабатываете вот эти деньги. Тэгэхээр та нар энэ зөврүүд дээр бичээд энэ асуудлуудаа шийдэж явах хэрэгтэй. Та бүхэн өөрсдийнхөө тойрон хүрээлэлээ өөрчлөлт ихвээс энэ хэлхээ чи шинээр ажиллаад энэ мөнгөн дээр очиж. Скажите, пожалуйста, можно это делать? Вы можете новое окружение в себя? Вы, вот в Улан-Баторе много миллионеров, ну, рублевых. Монгол одоо Улаанбаатарт сая хүмүүс их байгаа юу? Вы подходите к очень богатому человеку и говорите, можно я с вами буду общаться 24 часа в сутки? Та нар нэг сая төгрөг олдоо гэж байна. Тэр сайтан дээр очиод уучлаарай би танд 24 цаг хацаж болох уу гэж асуувал тэр хүн юу гэж хариулах вэ? Что вам скажет? Юу гэж хариулах вэ? Ямар учир шалтгааны асуу байсан. Яагаад вэ? Но у вас есть возможность в нашем бизнесе общаться с людьми, которые миллионеры. Тэгэхээр тэр хүмүүс мэдээч та нартай яг үгүй гэж хэлнэ тийм ээ. Тэгэхээр манай бизнес, манай клиент болохоор та нар яг ийм сайтан хүмүүстэй, жинхэнэ сайтан хүмүүстэй шууд харьцах боломж байна. Ямар нэгэн асуудал. Поэтому у меня быстро получилось, я считаю. Я включила в окружение миллионеров и одновременно работала внутри себя. Тэгэхээр миний хувьд бол яг энэ жишгээр авсан. Би бол яг дандаа юм амжилтанд хүрсэн сайтан хүмүүстэй харьцаж эхэлсэн. Мөн өөрийнхөө энэ асуудлуудаа шийдэж явсан даа. Поэтому если вы пойдете вот под двумя путями, вы быстрее достигнете. Тэгэхээр энэ хоёрын зэрэг хэрэглээс та нарын амжилтанд хүрэх хугацаа чинь богинохон байна. Все, это понятно, да? Ойлгомжтой юу? Поэтому наша реальность, вот нашу физическую реальность, творят в конце концов наши установки. Тэгэхээр бидний бодит амьдралыг юу өөрчилдөг вэ гэхээр бидний яг бодол өөрчилдөг. Тийм ээ? Бодол бодит амьдрал хоёр ингэж хоорондоо харьцаатай байдаг юм байна. Если чтобы вот эту установки найти, нужно специально заниматься собой, а вот это, чтобы менять, много времени не надо и много сил не надо. Тэгээ энэ дотор бодлоо өөрчлөхийн тулд мэдээж хэрэг цаг хугацаа хэрэгтэй. Яг өөрөөсөө гарч байгаа бэлэн бодлоо сэтгэл зүйн асуудал бол энэ бол нэг амархан асуудал. Вы можете сознательно управлять мыслями и эмоциями. Яг л бол энэ дотор юм чинь болохоор танаас бас үл хамаарах процесс явагдаж байгаа. Бодлоо. Яг өөрөө чинь өөрөөс чинь гарч байгаа бодол санаа бол яг та өөрөө өдөрт чаддаг учраас эднэрийг шууд нөлөөлж чаддаг. Часто мои партнеры говорят, ко мне люди не идут, у меня ничего не получается, у меня нету денег. Яг натаа ингээд манай гэж зарим хүмүүс бүрчээд гомд гаргадаг юм л тийм. Надад танд хүн байхгүй, надад мөнгө байхгүй, надад цаг байхгүй гэж одоо ингээд байхан зовлон тоочдог. Если вы об этом все время говорите, Хэрвээ та бүхэн яг иймэрхүү байдлаар хүн болгонд хандаад байвал вы получаете именно такие события в жизни. тэгэхээр энэ дотчин бодгийн бод хэрэглэдэг шүү дээ тийм ээ. Хүн байхгүй, мөнгө байхгүй, цаг байхгүй, боломж байхгүй ингээд дандаа байхгүй толгойн шийдэлтэй байвал цааны бодит амьдрал ч бас байхгүй болоод байгаа байхгүй. Поэтому самая главная задача для вас сейчас начинать управлять мыслями и эмоциями. Тэгэхээр та нарын хамгийн гол асуудал хамгийн дөрөв та нар өөрийн бодлоо өдөртөж, бодлоороо дамжиж сэтгэл санааных асуудлыг зохицуулах нь зөв. В то время, когда вы уже произносите «ко мне люди не идут», нужно быстро поменять «ко мне не шли люди» в прошедшем времени, хотя бы так. Тэгэхээр та нар тухайн үед хүнтэй сайраад хөдөр хүмүүс ирсэнгүй л бодъё л та. Тийм ээ? Тэгэхээр та нар яг тэр мөчтэй миний өөрлөөр хүн ирсэнгүй гэж тэгж бодох ёсгүй. Яг тэр хүмүүс дээрүүд хуучин ирээгүй. Одоо биш. Это было в прошлом. Өнгөрсөн цаг дээр.
И каждый раз, когда вы будете менять вот так мысли, ваша энергия, ваши эмоции, вот энергия наша, энергетика, это и есть наши эмоции. Тэгэхээр хэрвээ та нар ингээд бодлоо ингээд зөв тал руугаа эргүүлж чадаад байвал та нарын сэтгэл зүйн асуудал чинь яг гоо та нарын бие организмын энергитэй холбоотой шууд холбоотой байдаг. Кто хочет избавиться от долгов? Үр шивнээс салахыг хүсэж байгаа хүмүүс байна уу? Я. Би. Би. Ваше подсознание слышит. Я хочу избавиться от долгов. Тэгвэл бид нар гар үргэлжлээд орилуулад байдаг чинь эцсийн дүндээ бигдүүр сонсох гэдэг юм биш шүү дээ. Та нарын нөгөө доктор зүнчин сонсох хэрэгтэй байхгүй юу? Ойлгож байна уу?